За сайн байцгаана уу? Гидсэн хөлсөж чинь угаагүй юу? Гидсэн хөлсөжөөл урдан дуусгана. Хамтдаа залбираад Бурхны үгнээс сурцгаая. Биднийг хайрлаад аварж өгсөн амьд оршин байгаа эзэн Бурхан танд баярлалаа. Бурхан та биднийг итгэмжит хэмээн үзээд өөрийн бий болсон чуулган дотроо эрхэм үн цэнтэй үйлчлэлийн ажил, Бурханы ажлыг хийх боломжийг өгсөнд талархаж байна. Бид нэр чуулган дотор Бурхан таны даатгаж өгсөн үйлчлэлийн ажлыг ямар зүрх сэтгэлээр хэрхэн хийх ёстой талаар Бурханы үгээр дамжуулан бодож үзэхэд та туслаарай. Манай Увс ховд говьалта 3 чуулганы үйлчлэлийн багийн ахын дүүс нар маань хамтдаа цуглараад Бурханы үгнээс сураад нөхөрлөж байгаа билээ. Чуулган дотор эрхэм үн цэнтэй эзний ажлыг хийгээд амьдарж байгаа ахын дүүс нарт маань энэхүү цугларалтын бүхий л хөтөлбөр үр ашигтай хүчийг олж авсан мэрэгэн ухааныг суралцсан эрхэм цаг байхад тусалж өгнө. Өнөөдрийн үлдсэн цагийг ч гэсэн эзэн танд даатгаж байна. Биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа дуулал номны 73 дугаар бүлгээс олоод уншицгаая. Дуулал 73 дугаар бүлэг байна. Дуулал номны 73-ийн 27-28 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Учир нь харагтун танаас хол байгчд нь сүнэх болно. Танд итгэлгүй бүгдийг та устгасан билээ. Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд эзэн Бурхныг хорогдох газраа болгосон. За өнөөдөр бүгдээрээ Бурханд ойр байх нь надад сайн гэсэн сэдвээр Бурхны үгнээс сурцгаая. Манай чуулган дотор үйлчлэлийн багийн бүхий л ахын дүүсийн хийж байгаа бүхий л ажил нь бүгдээрээ Бурхны ажил гэж хэлж болно. Бурхны ажил мөн үү шүү? Багшаар үйлчлэх нь медиа багт үйлчлэх нь дүүргийн ахлагч, хэсгийн ахлагч чуулган дотор хийж байгаа бүхий л үйлчлэлийн ажлууд нь бүгдээрээ Бурхны ажил гэдэг нь гарцаагүй. Тэгвэл Бурхны ажлыг хийж байгаа хүнд хамгийн чухал зүйл яг юу болоо гэж бодоод үзсэн. Бурхны ажлыг хийж байгаа юм чинь Бурхантай ойрхон байх нь хамгийн чухал зүйл болов гэж бодож байна. Бурхантай ойр байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр чуулган дотор миний хийж байгаа энэ үйлчлэлийг Бурхан намайг ямар сэтгэлээр хийгээсэ мөн яагаад хийж байгаа вэ гэдэг тэр учрыг нь бодож үзээд хийх нь илүү чухал байдаг. Тэгэхээр хүн ойр байгаа зүйлийнхээ нөлөөнд нь автдаг. Тэгвэл бидний хийж байгаа үйлчлэлүүд нь бүгдээрээ Бурхны ажил учраас бид өхөн Бурхантай ойрхон байх юм бол ийм учраас миний хийж байгаа үйлчлэл чуулганд маань хэрэгтэй, Бурханд хэрэгтэй. Ийм сэтгэлээр хийх юм байна гэдгийг бид нэр илүү ухаарч мэдж авна. Бурхны ажлыг хийж байгаа хэрнээ Бурханаас холдчихсан байдалтай Бурхны ажлыг хийгээд яваад байх бас боломжтой. Хэрвээ тэгэх юм бол аюултай бас удаан хийж чадахгүй бас өөрийн бодол өөрийн хүчээрээ хийх болно.
Харин зогсож байгаад би Бурхны ажлыг хийгээд итгэлээр амьдарч байгаа ч гэсэн миний зүрх сэтгэл Бурханаас хол байна уу, ойрхон байна уу гэдгийг бид бүхэн эргэж нэг хараад Бурхантай ойрхон байна гэдэг нь одоо юу гэсэн үг юм болоо? Бурхантай ойрхон байгаа хүнээс илэрх шинж тэмдэг. Мөн Бурхантай ойрхон байгаа хүний сайн тал. Эсвэл эсэргээр нь Бурханаас хол болох юм бол яг яадаг юм болоо? Тэрийг нэг бодож үзээд Бурхантай тэгвэл яаж ойр байх вэ? Энэ зүйлүүдийн талаар тэгслийнхээ дагуу хуваалцаад явъя гэж бодож байна. Бүгдээрээ Библийн Исая номны 55-аас нэг үг болоод уншъя да. Сайн залбирж өгөөрэй. Урд гараад ирсэн нэлийн сандарч байна. Нэлийн тэгцэлсэн байсан чинь гинт толгоонд орж ирэхээ байчих чинь. Исая 55-ийн 8-9 ишлэгийг уншийе. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн альдж байна. Тэнгэрс газараас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас өөр, бодол минь та нарын бодлоос өндөр гэсэн байна. Хүн Бурхантай ойртох юм бол би Бурханаас дэндүү өөр хүн юм байна. Би өөрийгөө эргэж хараад хаях ёстой зүйл, засах ёстой зүйл, Бурхантай адилхан болох ёстой зүйл надад маш их байгаа юм байна гэдгийг Бурхантай ойртох чинээгээр хүн илүү их ухаардаг. Тийм үгүй юу? Яагаад гэвэл энэ хүн Бурхан хоёр дэндүү өөр байгаа. Тэгвэл бид бүхэн аврагснаас хойш бүхий л хугацаанд Бурхантай үнэхээр ойрхон байсан бол миний дүр төрх, өнөөдрийн миний дүр төрх байх байсан болов уу? Арай илүү дээр байх байсан болов. Арай илүү дээр байж таарна тийм биз дээ. Бурхантай илүү адилхан болж өөрчлөгдөж таарна гэсэн үг. Тэгвэл өнөөдөр юуны талаар бодж үзэх ёстой вэ гэхээр Бурхан хүн хоёрын яг ялгаатай зүйл нь юу юм болоо? Надад Бурханаас өөр байгаа зүйл юу юм болоо? Чуулган дотроо Бурханы ажлыг хийж байгаа би аль тал дээр Бурхантай өөрийнхөө бодлыг адилхан болох ёстой юм болоо гэдгийг бүгдээрээ бодож үзцгээе. Библийн Амос 3:3 дээр тохиролцоогүй хоёр хүн хамт алхахгүй гэсэн үг гардаг. Бурхантай ойртгийг л Бурхантай тохиролцож таарна. Тохиролцно гэдэг нь Бурхантай санаа нийлнэ гэсэн үг. Тэгвэл Бурхан надад нийцүүлэх болов би Бурханд нийцүүлэх болов. Хүн бид бүхэн Бурханд нийцүүлж таарна тийм үстэй. Тэгэхээр бид нэр өөрчлөгдөөд Бурханд нийцүүлэх ёстой зүйл хэд байж байгаа. Дээрээс нь Бурханы ажлыг хийхэд Бурхантай ойр байх нь яагаад чухал вэ гэхээр бүгдээ Үлс номны 6-аас нэг ишлэл болоод уншийе. Үлс номны 6 Үлс номны 6-гийн 1-ээс 7-г нь хамтдаа уншицгаая. Шавь нарын тоо оширсон өдрүүдэд грек хэлтэй юудэчүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлттэй тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гарав. Тэгэхэд 12 элч бүх дагалдагчдыг дуудаж ширээнд үйлчлэхийн тулд Бурхны үгийг орхитуулах нь бидэнд зөв зүйл биш юм. Тиймээс ах トゥ нар минь сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий 7 эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. Энэ саналыг хамаг олон дэмжиж итгэл ба ариун сүнсээр дүүрэн Стефан болон Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж гараа тэдэн дээр тавив. Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дэх дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгцээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо
энэхүү итгэлд дуулууртаа болж байлаа. Энэ дээр анхны чуулган үйлчлэлийн багаа сонгож байгаа тийм үйл явдал гарч байгаа. Тэгэхээр яагаад вэ гэхээр чуулганаар дамжуулаад сайн мэдээ хүчтэй тараагдаад хүмүүс нэмж аврагдах чинээгээр чуулган дотор үйлчлэл хийх хүмүүс ч хэрэгтэй, үйлчлэлийн багч хэрэгтэй. Тийм дүр зураг харагдаж байгаа. Нэг талаасаа манай чуулгантай адилхан байна уу, өөр байна уу? Адилхан байгаа үстэй. Тэгвэл манай чуулган дотор үйлчлэлийн багийн бүхий л ахын дүүсийн хийж байгаа ажил нь явж эцсийн эцэст манай чуулганаар дамжуулаад нэг хүн аврагдахад манай бүхий л ахын дүүсийн хийж байгаа үйлчлэл нь оролцож байгаа үнэхээр үнцэнтэй гэж одоо ойлгож болно. Хэлбэр нь л өөр болохоос биш бүгдээрээ өөр дүр төрхөөр үйлчлэнгээ чуулган маань өшөө илүү олон хүн аврагдаад ийхүү явхад үйлчлэлийн багийнхны маань миний хийж байгаа үйлчлэл ямар чухал вэ гэдгийг, ямар үнцэнтэй вэ гэдгийг ухаарах нь илүү чухал гэж бодож байна. За энэ дээрээс харах юм бол ямар хүмүүс урд гараад үйлчлэл хийж байгаа вэ гэхээр итгэл, ариун сүнс, мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий хүмүүс гэсэн байгаа. Тэгэхээр мэдээж анх үйлчлэлийн баг болохдоо энэ хэмжээнд хүрхүүц хүн өөрийгөө харсан ч биш ч гэсэн багуугаар чуулган дотор үйлчлэлийг хийнгээ бурхнаас авж байгаа нэгүсч гэсэн их тэгингээ үйлчлэл гэдэг нэг талаасаа өөрийн цаг, өөртөө байгаа зүйлээ зориулж, золиослохыг хэлж байгаа тийм биз? Бүхий л үйлчлэл адилхан. Тэгвэл тийхүү бурхны ажлыг хийж явъя гэвэл бидэнд бурхнаас авж байгаа зүйл, бурхнаас хангагдж байгаа зүйл гарцаагүй тэр чинээгээр их байх хэрэгтэй. Тийм үгүй юу? Өөрөө дэндүү ядмаг байх юм бол бусдад зориулж, бусдад үйлчилж, бусдыг гэсэн сэтгэлээр үйлчлэл хийж чадах болоо. Чадахгүй тийм биз дээ. Тэгвэл бурхантай ойр байх чинээгээр илүү их нэгүслийг аваад илүү төрүүлээд бурханы нэгүслийг ухаарад тийхүү бусдад өөрийгөө зориулж үйлчилж үйлчлэлийн ажил, бурханы ажлыг хийж амьдарч чадна. Миний хувьд чуулган дотор үйлчлэнгээ эхлээд дүүргийн ахлагч, сүмийн сургуульд үйлчилж исэн. Тэгээ мэдээж том чуулганд өөрийнхөө хариалагдсан үйлчлэлд анхаарал явж ирснээс ш чуулганы бүхэлд нь хараад чуулган дотор байгаа бүхий л үйлчлэлүүд ямар чухал вэ гэдгийг төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан. Тэгээ чуулган хариуцаж үйлчлэнгээ чуулган дотор хамтдаа сайн мэдээ тараахын тулд чуулган дотор ямар нэгэн ажил хийх хүн ямар чухал юм бэ гэдгийг илүү их ухаарсан. За тэгвэл бурхантай ойрхон байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт нь мэдээж үхтэй ойрхон байхыг хэлж байгаа. Бурхан өөрийгөө Иохан 1:1 дээр ихэнд үг байсан ба үг нь бурхантай хамт байсан агаад үг өөрөө бурхан байсан гэж хэлж байгаа. Энэ мэдээж энэ зүйл. Хоёрт нь хинтээ ойрхон байх вэ гэхээр бурхан өөрөө чуулган дотор аврагдсан хүмүүсийн дотор хамт байгаа. Мөн чуулганыг хариуцаад үйлчилж байгаа чуулган хариуцсан пастор, номлогч, үйлчлэлийн багийнхан хэлж байгаа тийм биз? Энэ сайн мэдээг илүү хүчтэй тараая гэд амьдарч байгаа хүмүүс. Тэгвэл бурхантай ойр байяг бол тэр ахын дүүстэйгээ ойрхон байна гэсэн үг. Тийм биз дээ? Тэгжээж миний хийж байгаа энэ үйлчлэл чуулганд байна одоо ямар чухал вэ? Ямар үнцэнтэй вэ гэдгийг илүү ухаарад тэрхүү үйлчлэлийн байр суурин дээрээ мэдээж үйлчлэлтэй байх юм бол илүү хариуцлагатай сэтгэлээр надад чуулган дотор даатгаж өгсөн энэ үйлчлэлийг заримдаа хийхэд хэцүү үе байсан ч гэсэн байр сууриа сахисан сэтгэлээр хийх үе ч гэсэн байна. Мөн үйлчлэл хийх гээд их юм бол үнэхээр мэрэгэн ухаан дутмаг, янз янзын зүйл дутмаг байгаагаа ухаарангаа бурханаас илүү гуугаад бурханд илүү найдах болно. Хэрэв үйлчлэл байхгүйсэн бол тэг дурлах зүйл бидний итгэлийн амьдрал байх болоо. Төдийлөн их байхгүй тийм биз дээ. Тэгвэл чуулган дотор бурханы ажлыг хийяаг бол бурхантай ойрхон байна гэдэг нь илүү чухал байж таарна. Тэгвэл хамгийн түрүүнд нэг бодсон зүйл нь юу вэ гэхээр миний хувьд ч гэсэн аврагдхийн өмнөх зан чанар юу вэ гэхээр хүмүүстэй нэг ойрхон байгаад байх дурггүй ганцаараа байж явах нь илүү надад амар их үү. Тэгээ аврагдаад
Бурхан хэрэглэгдээ чуулганд үйлчлэх яг бол би тэр зан чанартай хэвээрээ байх уу, тэр зан чанараа өөрчлөх хэрэгтэй болох уу? Гарцаагүй өөрчлөх хэрэгтэй болж таарна, тийм үстэй. Хичнээн хүмүүстэй сайхан харилцаатай байгаад хүмүүстэй уулзаад ингээд явах. Миний уг зан чанар жоохон таарахгүй ч гэсэн өөрийгөө эвдээд, өөрийгөө өөрчлөөд тийхүү явах үе ч гэсэн байдаг. Тэгвэл нэг зүйл дээр бодож үзье бүгдээрээ. Лук номноос нэг ишлэл харъя да. Лук номны 20 за Матай 26-аас харъя. Матай 26-гийн Матай 26-гийн 74-75-ыг бүгдээрээ уншъя да. Матай 26-гийн 74-75 хамтдаа уншъя. Петр хараал тавин тангаргалж би энэ үнийг танихгүй гэлээ. Тэр мөчөд дахиад донгодов. Тэгээд Петр дахиад донгодохоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэнэ гэж айлдаж байсан. Есүсийн үгийг санаад гадагш гарч гашуунаар ойлоо. За Петр Есүсийг танихгүй хэмээн хараал тавин тангаргалсан үйл явдал гарч байгаа. Өөрөөр хэл Есүс эзэн Петр хоёрын харилцаа нэг талаасаа авах юмгүй болоод бүрэн дуусгар болж байгаа үйл явдал гарч байгаа. Хэрвээ манай үйлчлэлийн багийн ахын дүүс нарт хэн нэгэн Петртэй адилхан зан гаргавал Петртэй адилхан зан гаргасан үнтэй дахиад юу ч болоогүй юм шиг харилцдаггүй, аль эсвэл танихгүй юм шиг царайлаа дуурахгүй баймаар санагддаг. Ингэж намайг үгүйсгэж надаас урвсан юм үнтэй би дахиад харьцахгүй гэсэн сэтгэл төрөх нь бидний махан бие мөн махан биеийн зан чанарыг жилж болно. Тэгээ Есүс Петртэй дахиж харьцсан уу харьцаагүй юу? Бүгдээр Иохан 21-ээс харъя. Иохан 21 Иохан номны 21-р бүлэг. Иохан 21-ийн 15-ыг уншъя. Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт "Иохны Симон, чи намайг эднээс илүү хайрладгүй" гэж асуухад тэр "Тийм ээ эзэн, танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түүнд "Хургнуудыг минь тижээ" гэлээ. Петр Есүс эзнийг хараал тавин үгүйсгэснээс хойш одоо дараагийн уулзалтны Иохан 21-р бүлэгтэр гарч байгаа. Гэтэл энэ үед Есүс эзэн Петрийн өөрт нь онцгүй зан гаргасан, өөрийг нь үгүйсгэсэн тэр зүйлийг нь харалгүй харилцаагаа дахиад шинээр сэргээгээд амьдарж байгаа мөн үүрэг ажлыг даатгаж өгж байгаа үйл явдал гарч байгаа. Энэ агуулгаас сургамж авсан зүйл нь юу вэ гэхээр чуулган дотор бид нэр удаан хугацаанд хамтдаа итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Тийм биз дээ? Тэгвэл бид нар нэг нэгнийхээ сайн тал сул талыг сайн мэдэхгүй юу? Дэндүү сайн мэддэг тийм биз дээ. Энэ тэгдэг, тэр тэгдэг, тийм юм гээд. Тийм бол бид нар махан бие яадаг вэ гэхээр тухайн хүнийг өмнө гаргаж ирсэн тэр алдаагаар нь л тэнд нь хүлээл энэ нэг ийм л хэмжээний хүндээгээд харьцчих гад байдаг. Тэгвэл болохгүй юу? Энэ тал дээр би Есүс эзэнтэй адилхан болж өөрчлөгдөх юм байна, өөрчлөгдөх ёстой юм байна гэд өөртөөгөө тэмцэлдэхгүй байдаггүй юу? Үнэхээр их байдаг тийм биз дээ. Өмнө гаргасан алдаа, онцгой зангийн бүгдийг нь юу ч болоогүй юм шиг тооцоод дахиад шинээр харилцаад, дахиад шинээр итгэл хүлээлгээд, дахиад шинээр найдаад тийхүү амьдрах үе байдаг. Тэгэхээр энэ нь Бурхны зүгээс харж үзэхэд Бурхантай адилхан үйлдэж байгаа хэрэг зөв зүйл гэж хэлж болно. Тэгэхээр энэ нэг жоохон зүйлийг бодоод үтсэн ч гэсэн би Бурханаас дэндүү өөр юм байна гэдгийг мэдж авах болдог. Эцэстээ өөртөөгөө тэмцэлт ингээ Бурхантай ойрхон байх юм бол бид өхөн ойр байгаа нэгнийхээ нөлөөнд автдаг учраас Бурхантай ойрхон л байх юм бол тэгэхээр одоо бүрэн төгс Есүс эзэнтэй адилхан бус дахын дүүстэйгээ бус хүмүүстэй харилцаж чадахгүй ч гэсэн багвагаар ийхүү өөрчлөгдөх болов гэсэн тийм
сургамжийг авсан. Тэгэхээр хэрвээ чи надад тийм онцгой зан гаргасан биздэй гэдэг тэр зүйлийг сэтгэлдээ бодоод харьцахгүй гэдэг бид нар нэг болж сайн мэдээ тарааж итгэлээр амьдрч чадахгүй юу? Чадахгүй тийм биздэй. Бид нар бүгдээрээ алдаа гаргадаг, учир дутагдaltaй хүмүүс. Тэгвэл бид нэр эцдээ чуулган дотор ажил үнэндээ хэцүү байдаг юм биш. Чуулган дотор итгэж ахын дүүсийн хоорондын харилцаа юунаас илүү чухал гэж боддог. Тэгвэл аврагдаад итгэлийн амьдралаар амьдрангаа хамгийн их ухаарсан зүйл нь миний урмыг хугалсан үнэтэй, надад онцгой зан гаргасан үнэтэй. Тэрийг нь санаад гомдоод ялгүй өөрийнхөө сэтгэлийг шинчлээд дахиад юу ч болоогүй юм шиг сайхнаар харилцаад дахиад итгээд дахиад найдаад энэхүү амьдрах нь илүү чухал юм байна гэдгийг сургамжийг олж авсан. Нэгдүгээрт нь үүнийг бодж үтсэн. Дараа нь бүгдээрээ 1-р Самуэль 16-аас нэг үхэрээ да. 1-р Самуэль 16 бурхан хүн хоёрын ялгаатай зүйлүүдийг нь Библи дээрээс хэд хэдийг олж харъя. Нэгдүгээр Самуэль 16-гийн 7. За 6-7-г хамтдаа уншийе. Тэднийг орж ирэхэд Самуэль Илиабыг хараад үнэхээр эзний тосолсон хүн өөрийнх нь өмнө байна гэж бодов. Гэвч эзэн Самуэльд айлдан түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг үл хэрэгсэв. Учир нь бурхан хүнтэй адил харддаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол эзэн зүрхийг нь хардаг гэв. Энэ ч гэсэн бурхан хүн хоёрын хамгийн том ялгаатай тал хүн бол хүнийг гаднаас нь хараад хөнгөн дүгнчих гээд байдаг. Харин бурхан тэр хүний сэтгэлд нь анхаарлаа хандуулж байдгаа гэсэн байгаа. Тэгвэл чуулган дотор аврагдаад эзний ажлыг хийнгээ чуулган дотор байгаа ахын дүүсэж тэр сайн мэдээ тараагдаад орж ирж байгаа хүмүүсийг тэр бид нэр гадна талаас нь хараад өнгөцгөн дүгнчих гээд байх тохиолдол байдаг. Гэхдээ бурхантай ойртох чинээгээрээ хүний гаднах байдлаас илүү тэр хүний сэтгэл рүү илүү их өнгийж харах нь чухал юм байна гэдгийг ухаарах болдог. Өнгөрсөн завхны семинар дээр өмнө нь семинарын цагаар нэг жоохон үүргэлээд идэг байсан хүн өнгөрсөн 4-р ээлжийн семинараар бүр ерөөсөө үүргэлэхгүй баяр хөөртэйгээр семинар сонсож байгааг хараад энэ хүний сэтгэл рүү нь бурхны үг яваад орчжтэй гэсэн бодол төрсөн. Сэтгэл нь бурхан руу хандаад нээгдчихтэй гэсэн тийм сэтгэл төрдөг. Тэгвэл аврагдаа чуулган дотор үйлчлэлийн багийн манай ахын дүүс нар хин нэгний талаар нөхөрлөختөө ч гэсэн энэ хүний сэтгэл бурхан руу хандаад нээгдсэн байна уу? Энэ хүний дотор хизээ үг явж орох юм болоо. Бид нар гадна дүр төрхөөс нь илүү тэр хүний сэтгэлийнх нь байр байдалд илүү анхаарлаа хандуулад залбирдаг. Тэгэхээр бид өхөн ч гэсэн нэг талаас харах юм бол аврагтан цаг үетэйгээ харьцуулах юм бол бас ч гэж бурхантай адилхан болоод өөрчлөгдөд явж байгаа хүмүүс. Тийм үстэй. Бид нэр гадуур гарахтаа ч гэсэн хүний гадна дүр төрхөөс илүү ярилцаж үзэнгээ энэ хүнд бурхныг хайсан сэтгэл байгаа болов. Үннийг хайсан сэтгэл байгаа болов гэдэгт нь илүү анхаарлаа хандуулдаг. Сайн мэдээ тараа гэсэн сэтгэл төрдөг. Чуулган дотор байгаа ахын дүүсэж гэсэн харангаа энэ хүний дотор хизээ үг ороод хизээ сэтгэлээ бурхан хандаад нээх юм болоо. Тэр зүйлийг нь хараад илүү анхаарлаа хандуулдаг нь бид хүн ч гэсэн багуугаар бурхантай адилхан болоод явж байгаа гэж ойлгож болно. Тэгээ цаашдаа бурхантай илүү ойр байх чинээгээр бид нар ахын дүүсийнхааш тэр аврагдаагүй хүмүүсийн ч тэр гадна дүр төрхөөс нь илүү сэтгэл рүү нь илүү их өнгөйд хүмүүс болох нь бурхантай адилхан болоод явж байгаа хүн бурхны ажлыг хийхэд илүү сайн хийж чадхаар хүн болоод явж байна гэсэн үг. Бүгдээрээ бас нэг зүйлийг харъя. Марк 12. Марк 12-ийн 41-ээс 44 дээр
Бурхан ба хүн хоёрын бас нэг ялгаатай зүйл гарч байгаа. Марк 12-ын 41-ээс 44 хамт уншия. Тэрээр Эрдэнсийн сангийн эсрэг талд суугаад Эрдэнсийн санд ард олон хэрхэн зоос хийхийг харж байв. Олон баячууд ихийг хийж байлаа. Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж нэг кодроонд болох 2 жижиг зис зоос хийжээ. Есүс шавнараа дуудаад үннээр би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй Эрдэнсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв. Энд дээр ч гэсэн хүн ба бурхан хоёрын маш том ялгаа гарч байгаа. Хүн бол өргөж байгаа мөнгөнийх нь хэмжээ, гадна талынх нь хэлбэр тэр байдалд нь илүү анхаарал хандуулах бах. Гэтэ Есүс эзэн ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүхнээс ихийг өргөлөө гэд тэр хүнийг ямар нөхцөл байдлаас мөн ямар зүрх сэтгэлээс бурханд өөрийгөө зориулж байгаа вэ гэдэгт нь илүү ач холбогдол өгж анхаарлаа хандуулсан байна. Тэгвэл аврагдаад бурхантай илүү ойрхон байгаа манай үйлчлэлийн багийнхан ч гэсэн Есүс эзэнтэй адилхан хүнийг хардаг болдог. Би ч гэсэн чуулган дээр юу гэж хэлдэг вэ гэхээр залуу хүн 15 минут гүүгээд сүмдээ эзний өдөр ирэх цагийг таягт тулсан хөгшин имээ бүтэн цаг явчих ирж магадгүй тийм биз? Гэтэ харах юм бол сүмдээ ирсэн нь бол яг адилхан. Гэтэ ирж байгаа нөхцөл байдлыг харах юм бол таягт тулсан имээ бүтэн цаг майжганаад ирж байгаа нь илүү үнцэнтэй, илүү их сэтгэлээ зориулаад ирж байгаа. Тийм зүйл. Бидний амьдралын нөхцөл байдал адилхан байдгүй өөр байдгүй. Бүгд өөр байдаг. Тэгээ бид нэр хүмүүстэй адилхан махбодийн нүдээр гадна талын өнгөц байр байдлыг харах юм бол үр дүнг нь хараад энэ сайн байна. Энэ жоохон дутамгүй байна гэж дүгнэж болно. Гэхдээ Есүс эзэнтэй адилхан амьдралынхын цаад нөхцөл байдал зүрх сэтгэлийнх нь гүнийг өнгийгээд харах юм бол бидний хэмжүүр, бурхны хэмжүүр хоёр өөр байх тохиолдол ч гэсэн байх байхгүй юу? Бага тийм үстэй. Тэтгэвртэй гараад цаг зав нь бүрдэж байгаа хүн цугларалтанд ирэх ба. Үнэхээр их завгүй ажилласаа арайг цаг гаргаад цугларалтанд ирээд үйлчлэлд орох. Ялгаатай өөрөө. Хүн харахад бол хоёулаа адилхан цугларалтандаа ирчиж, хоёулаа адилхан үйлчлэлтэд оролцож ийн гэж харна. Гэхдээ ямар нөхцөл байдлаас, ямар зүрх сэтгэлээс өөрийгөө бурхны ажилд зориулж байгаа вэ гэдэг тэр учир шалтгааныг нь илүү гүн гүнзгий харах юм бол ялгаатай байгааг бид нэр харж болно. Тэгвэл үйлчлэлийн багийн гишүүн бурхантай удаан цаг хугацаанд өнгөрүүлсэн хүнийг харах нүд нь бурхантай илүү адилхан болоод өөрчлөгдөд явах нь хэвийн гэж бодож байна. Тэгэхээр үнэхээр бурхны ажил гэдэг нь гарцааг байгаа бид нэр хийж байгаа чуулган дотор хийж байгаа бүхий л үйлчлэл. Тэгвэл бурхнаас холтчоод хийх юм бол зөв хийж чадахгүй, өөрийн бодол, өөрийн арга, өөрийн хүчээрээ хийх болно. Бас амархан шантрах, амархан бүдрэх үе. Гэтэ бурхантай ойрхон байгаад хийгээд явах юм бол бид нар илүү их баяр хөөртөө, илүү их хүч чадалтай. Мөн одоо бурханд алдрыг өргөсөн. Бурхан намайг хараад за үнэхээр овоодоо гэж хэлэхээр тийхүү үйлчлэл хийгээд явж чадна. За бас нэг зүйл байгаа. Матай 20 дээр бурхан хүн хоёрын бас нэг ялгааг бодж үзье бүгдээрээ. Матай номны 20. Матай 20-ийн 25-аас 28-ыг нь Матай 20-ийн 25-аас 28 дээр гарч байгаа ишлэл байна. Матай 20-ийн 25-аас 28-ыг уншицгаая. Харин Есүс тэднийг дуудаад харийнхны захирагчид ард олноо ноёрхдог бөгөөд ихс дээдс нь тэднийг иргэшээдгийг та нар мэднэ. Та нарын дунд ийм бүү байг. Харин та нарын дунд хэн ч агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарцуулаг. Мөн та нарын дунд хэн ч тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. Үүнчлэн хүний хүү
үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд бас олонний төлөө амиа золиосуулхан өгөхийн тулд ирсэн билээ гэв. Энэ дээр ч гэсэн бурхан хүн хоёрын маш том ялгаатай тал гарч байгаа. Хоймрын суугаад загнадаг, зандардаг, ууралдаг хүнийг харах юм бол бурханаас ол хүн энэ базар нэг том хүн ирсэн юм байх. Эсвэл энэ өдөртөгч юм байхаа гэж шагшрах бах тийм биз? Гэтэ бурхантай ойрхон байгаа хүн бол үйлчилдэг, бусдыг өөрөөсөө дээгүүр өргөмжилдэг, бусдыг хүндэлж хайрладаг хүнийг хараад энэ хүн үнэхээр агуу хүн байна гэж тооцно. Тийм хүн үлдэх нь бурханы өмнө илүү үн цэнтэй гэдгийг бурхантай ойрхон байгаа хүн илүү ухаарна. Тэгэхээр бурхантай ойрхон хүн ба бурханаас хол хүн хоёрын харж байгаа нүд үн цэний хэмжүүр нь адилхан байна уу өөр байна уу? Бүрэн эсрэг тэнгэр газар шиг өөр байна. Тийм биз? Бурханаас хол хүн бол тиймэрхүү сүржин хэлбэрүүдийг сүрхий юм байна, мундаг юм байна, агуу юм байна гэж дүгнж магадгүй. Гэхдээ бурхантай ойрхон байгаа хүн бусдыг хайрлаж байгаа, бусдыг өргөмжилж байгаа, бусдыг хүндэлж байгаа нэгнийг хараад үнэхээр агуу хүн байна гэж дүгнэх болно гэсэн үг. Бас нэг өөр зүйл нь Матай 25 руу харъя, хойшоо эргүүлээд. Матай 25 дээр бас нэг өөр зүйл гарч байгаа. Матай 25-ын 20-23-ыг хамтдаа уншицгаая. 5 талаанд авсан нь ирээд илүү 5 талаанд өгч, эзэн минь та надад 5 талаанд олгосон, би 5 талаанд нэмж олсон гэв. Эзэн түүнд сайн байна, итгэмжит сайн зарц минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсанд бол чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. 2 талаанд авсан нь ирээд эзэн минь та надад 2 талаанд олгосон, би 2 талаанд нэмж олсон гэхэд эзэн түүнд сайн байна, итгэмжит сайн зарц минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. За энэ хүртэл уншия. За энэ дээр 5 талаанд аваад 5 талаанд нэмж олсон хүн. Бурханаас 2 талаанд аваад 2 талаанд нэмж олсон хүн бурханы өмнө очиж байгаа үйл явдал гарч байгаа. Гэтэл бурхан 5 талаанд аваад 5 талаанд нэмж олсныг нь илүү магтаад 2 талаанд хүлээж аваад 2 талаанд нэмж олсныг нь арай дутуу магтсан уу, адилхан магтсан уу? Яг адилхан магтсан байгаа тийм биз? Энэ ч гэсэн бидний итгэлийн амьдралаар амьдрангаа үргэлж дотроо бодож үзэх ёстой чухал зүйлийн нэг. Яагаад вэ гэхээр бурханаас хол байгаа хүн олон таланттай хүнийг хараад өстө мундаг юм гоё юм над чи хүн чи юугаа хийж чадах уу гэд өөрийгөө бурханы ажилд зориулахгүй залхуураад хойшоо суух боломжтой, бас гомдлоод юу ч хийж чадахгүй байж боломжтой. Одоо тэр л одоо олон таланттай мундаг юм ч одоо бүгдийг хийчих байлгүй гэдэг ч юм уу. Мөн бас бурханаас хол байх юм бол энэ хэмжүүрээр харж чадахгүй өөрийгөө эсвэл хитрхи дүгийлгэж өргөмжлөөд эргэн тойрныхоо талант цөөтэй өгөх үү? Талант цөөтэй ахын дүүсээ бас үл тоож болно. Тэгээ энийг Иесус эзэн хэлсэн шалтгаан нь юу вэ гэхээр бид нэр өөрийгөө эргэн тойрны ахын дүүстэйгээ харьцуулахгүйгээр бурханаас хүлээж авсан нөхцөл байдал мөн бурханы өмнө өөрийнхөө байгаа хэр хэмжээнд их үү, мөн байр суурин дээр их үү, бүх хүчээ дайчлаад итгэлийн амьдралаар амьдарч бурханд үйлчилж байгаад бурханы өмнө очих юм бол надаас илүү таланттай хүн байна уу, надаас бага таланттай хүн байна уу, надаас илүү чухал зүйл хийж ийн гэж бодож байгаа хүн байна уу, надаас арай бага чухал зүйл хийж байгаа хүн байна гэж бодож гин үү? Яг адилхан бурханы өмнө очих юм бол байгаа байр суурин дээрээ бүгд хичээж амьдарч байгаад оцсон болвол бурханаас ирэх магтаал нь адилхан байх уу, өөр байх уу? Адилхан байна тийм үстэй. Бид нэр чуулган дотор үйлчлэлийн ажлыг хийх юм бол бурханаас холдоод эхэлчих юм бол энэ үгийн хэмжүүрээс жоохон холдоод эхэлчих юм бол
ээжүүдийн ахлагч нь илүү чухал юм шиг байна. Эсгийн ахлагч ч одоо яах вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү буруу хэмжүүрээр үйлчлэлтэд хандах тохиолдол байдаг. Тийм биз дээ. Тэгээ үнэндээ тийм биш байгаа. Бурхны өмнө чуулган дотор хүлээж авсан өөрийнхөө байр суурин дээр хийж чадах хэмжээндээ өөрийгөө бүрэндээ ажиллахад Бурханаас ирэх магтаал нь адилхан байна гэдгийг бид нар бодож үзэх юм бол өөрөөсөө мундаг хүнтэй өөрийгөө харьцуулж жижигрэх шаардлагагүй, өөрөөсөө дутам хүнтэй өөрийгөө харьцуулж бардамнах шаардлагагүй. Миний чадах зүйл нь энэ, надад өгөгдсөн нөхцөл байдал нь энэ, миний зориулж чадах хэр хэмжээ энэ гэсэн баяр хөөртэй Бурхны өмнө гэсэн сэтгэлээр амьдрч чадна. Хэрвээ энэ зүйлээс холдчих юм бол юу болох вэ гэхээр хүмүүст харуулах гэж нүд хуурж эхэлнэ, хэлбэрдэж эхэлнэ. Тэг ингээ улам Бурханаас холдож эхэлнэ. Тиймээс чуулган дотор хариуцж авсан үйлчлэл нь итгэлийн амьдралд нь ашиг тус болох биш, эсрэгээр ачаа болчих болно, итгэлийг нь нураах зүйлч болж болно. Тэгэхээр бид нэр Бурхны ажлыг хийж байгаа, Бурхны өмнө хийж байгаа. Түүнийг бодоод үзэх юм бол бид нэр өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахгүйгээр Бурхны өмнө гэж бодоод илүү сайн хийж чадна. За бүгдээрээ Матай 10-аас 1-ийг харъя. Уушаа эргүүлээд. Бурхан хүн хоёрын ялгаатай зүйлийг энэхүү бид нар сэтгэлдээ бодоод амьдрах юм бол энэ зүйл дээр би Бурханаас жоох өөр байгаад байгаа юм байна. Энэ зүйл дээр би Бурхантай өөрийгөө илүү адилхан болгож өөрчлөе гэсэн тийм сэтгэл төрнө. Матай 10-ийн 31 байна. Хамтдаа уншия. Тиймээс бүү та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй. За энэ дээр Бурхан хүнийг бор шувуутай зүүрлээд хүн бол шувуунаас эрхэм үнэтэй гэсэн байгаа. Хойшоо эргүүлээд 12-ийн 12-ыг нь уншия да. 12-ийн 12. Матай 12-ийн 12. Хамтдаа уншия. Тэгвэл хүн хоньноос аль хэр эрхэм билээ. Тиймээс амралтын өдөр сайныг үлдэх нь хуйлд нийцнэ гэд. За энэ дээр Бурхан хүнийг хоньтой зүүрлэнгээ хүн хоньноос аль хэр эрхэм билээ гэсэн байна. Хойшоо эргүүлээд 16-гийн 26-ыг бас уншия да. 16-гийн 26. Матай 16-гийн 26. Хамтдаа уншия. Ер нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх вүлээ? За энэ хүртэл энэ дэр Бурхан хүнийг энэ ертөнцийн юунаас ч илүү эрхэмлэн үздэг баг. Өөрөөр хэлбэл Бурханы өмнө хамгийн үнцэнтэй зүйл юу вэ гэхээр хүн байх. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн. Тэгвэл аврагдаад бид нар Бурхантай хамт амьдрангаа бидний үнцэнтэй гэж харж байгаа зүйл ч гэсэн Бурхантай адилхан болж өөрчлөгдөнө. Юунаас илүү хүнийг үнцэнтэй гэж бодож тооцож хүнийг олж авахын төлөө амьдрэх хүмүүс болно. Библиэлдээс харуул Бурхантай ойрхон байсан хүмүүс хүнийг олж авахын төлөө амьдрсан. Бүгдээ 1-р Коринт 9-өөс харъя. 1-р Коринт 9 байна. Нэгдүгээр Коринт 9-ийн 22-ыг нь хамтдаа уншицгаая. Сул дөрөөчүүдийг олж авахын тулд би сул дөрөөчүүдэд сул дөрөө нэгэн адил болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа. Энэ Бурхантай ойрхон байсан Илч Паул яаж хийж яагаад нэг хүнийг ч болтуг бай олж авъя гэсэн сэтгэлтэй байсан баг. Хүнийг олж авна гэдэг нь манай чуулган дотор нэг хүн ч болтугай баттай аврагчхаасаа аврагдсан сул дорой хүмүүс нэгэн ч гэсэн итгэлээрээ чуулган дотроо баттай үндэслэгдээд яд шинэ итгэжийн сургалтаа төгсөөд ямар нэгэн хэсэгт үйлчлээд итгэлээр амьдрчихаасаа гисэн сэтгэлээр чуулган дотор байгаа ахан дүүсээ харж байгаа хүн бол Бурхантай ойрхон байгаа хүн, Бурхантай адилхан нүдээр хүнийг харж байгаа хүн, бас эргэн тойронд байгаа ах トゥ хамаатан саднаач гэсэн аврагчхаасаа гэсэн тийм сэтгэлтэй байгаа хүн.
бурхантай ойрхон байгаа хүн гэж хэлж болно. Тэгэхээр энэ бурхантай ойрхон байгаа хүн, бурханаас хол байгаа хүн хамтаа нөхөрлөөд үүсэх юм бол дорхноо мэдчихдэг. Цуглаал жоох юм яриа сууж явах юм бол сэтгэлд нь байгаа зүйл амаас нь гарч ирдэг, тийм биз дээ. Энэ хүн юуг чухалчилдаг хүн бэ гэдэг ч гэсэн дорхноо мэддэг. Жохон суугаал цаг хугацаа өнгөрч итэл орон нутгийн сонгуул улс төр яриад эхлүүлээд тэр хүний анхаарал нь юунд байна вэ гэхээр ертөнцийн зүйлд байгаа. Гэтэл уулзаал жоох ярих юм бол тэрэндээ сайн мэдээ тараахсан юм. Манай тэр ойрд үгэндээ ирэхгүй байна. Яавал тэр хүн сэтгэл нь бурхан руу хандаад нэгдээд баттаа аврагдаад итгэлээрээ сайн амьдрах бол тийм зүйл ярьж байгаа хүн бол анхаарал нь хүнд байгаа хүн гэсэн үг. Тэгэхээр бурхантай ойр байсан илч баавал хүнийг чухалчилсан байгаа. Бурхан өөрөө хүнийг чухалчилдаг учраас. Тэгээ бурханаас хол байсан юудаас юуг чухалчиллаа? Мөнгийг чухалчилсан тийм биз? Мөнгийг чухалчилсан. Тэгвэл бид хүн ч гэсэн үйлчлэлийн багийн гишүүн. Манай бурханы ажлыг хийж байгаа хандус бурхантай ойр байгаад хүнийг чухалчилдаг хүмүүс болчих юм бол манай чуулгануудад ирж байгаа итгэгчдийн тоо цөөхөн нэмэгдэх үү? Нэмэгдэн тийм биз дээ. Үйлчлэлийн багийнх нь бүгдээрээ хүнийг чухалчилж байгаа юм чинь. Манаас өмнө шинэ хүн ингээд орж ирээд баяр хөөртөө, амар тайван чуулган дотор орж ирээд бид нараар хайрлуулж, хүндлүүлээд тэгээ чуулган дотор тогтоосоо гэдгийг бүх аханд бас адилхан сэтгэлээр үсэх юм бол угаасаа нэмэгдэнэ. Тэгвэл чуулган дотор бид нарын яг ажил чухал уу, хүн чухал уу? Ажил нь чухал болоо, хүн чухал болоо? Хүн чухал тийм биз дээ. Эцэстээ ажлыг хийж яах гэж байгаа юм. Хүнийг олж авах гэж байгаа тийм биз дээ. Тэгээ заримдаа бид нар бурханаас холдоод ажилдаа түүрчих юм бол хүн хамаагүй ажил гэс бүтэх ёстой гэдэг ч юм уу. Тийм хандлагаар алдаа гаргачихгүй гэдэг. Ялангуяа ээжүүд гал тогоонд ч юм уу, хоол, янз янзын цэвэрлэгээ үйлчлэл хийж итэл хамт үйлчилж байгаа ахын дүүсээсээ илүү хийж байгаа ажлаа чухал тооцчих тохиолдол байх уу байхгүй юу? Заримдаа байдаг тийм үстэй. Энэ ажлыг хурдан тэгээ бүр сайн хийх нь чухлаа. Гэхдээ хажууд хин маань яаж хийж байгаа вэ гэдгийг жоохоо орхитуулчих тохиолдол байдаг. Гэхдээ тэр үед ч гэсэн бид нэр бурхантай ойртох юм бол за энэ ажлыг бол удаан ч гэсэн хийгээл дуусна, хурдан ч гэсэн хийгээл дуусна. Одоо жоохон муу байгаа ч гэсэн цаашдаа сайжрал явна. Гэхдээ хамт хийж байгаа эргэн тойронд байгаа хүмүүс маань илүү чухал. Зөв үү? Илүү чухал. Тэгэхээр миний ч гэсэн үнэхээр их залбирдаг ахын дүүсээсээ хүсдэг зүйл нь үнэхээр хүнийг чухалчилдаг сэтгэлтэй болчихвол тийм сэтгэлтэй болчих юм бол манай чуулганы тоо үнэхээр их нэмэгдэнэ гэсэн тийм сэтгэл төрдөг. Яагаад вэ гэхээр Библийн семинар болох юм бол яаж хийж байгаа дүүргчдэг. Тийм биз дээ. Яаж хийж байгаа дүүргчдэг. Гэхдээ тэндээс үлдэж байгаа цөөхөн байгаа шалтгаан нь юу юм болоо гэдгийг хамгийн их бодож шанал залбирдаг. Тэгингээ төрүүлээд аврагдсан бид нар бүгдээрээ ядаж номлогчтойгоо адилхан сэтгэлээр хүнийг чухалчилдаг хүмүүс болчих юм бол шинэ хүмүүсийн хажууд хэлэх үгэж болгоомжлно, үйл хөдлөөч болгоомжлно. Бүх зүйлээ болгоомжлонгоо надаас болоод нэг хүн бүдэрчихвээ. Би нэг хүний сэтгэлийг нь онцгүй болгочихвээ гэсэн сэтгэлээр болгоомжтой амьдрна. Яаж хийж байгаа сүмд ирж байгаа нэг хүн сайхан сэтгэл төрүүлээд буцаах юмсан. Сүмдэр ирээд хүндлэл хайрыг мэдрээд уцвал дараа нь ч гэсэн манай сүмд ирнэ гэсэн сэтгэлээр амьдардаг тийм үйлчлэлийн багийн ахын дүүстэй болчих юм бол хүмүүс маань илүү нэмэгдэх байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр яалтчгүй бурхны ажлыг хийж байгаа бид нэр бурхантай ойр байгаад бурхантай адилхан хараад бурхантай адилхан бодоод эхлэх юм бол хичнээн сайхан бэ гэсэн тийм сэтгэл төрдөг. Дараа нь 30 минут үлджээ. За сургаалт төгс 16-аас нэг хүүгээрээ. Одоо бид нэр хувийн амьдралдаа хувийн итгэлийн амьдралдаа бурхантай хамт байх нь ямар чухал вэ гэдгийг нэг бодож үзье. Сая үйлчлэлийн багийн хүний хуваар бурхантай ойрхон байх нь одоо чухал вэ гэдгийг бүгдээрээ хэд хэдэн үгнээс бодож үзлээ. Хувийн итгэлийн амьдралын хувьд бурхантай ойрхон байх нь яагаад чухал вэ? Сургаалт төгс 16-гийн 9-ийг уншъя да. Сургаалт төгс 16-гийн 9-ийг нь хамтдаа уншъя.
Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг. Бид нэр дор бүрний өөрийнхөө амьдралыг төлөвлөдөг. Гэхдээ түүний алхаа гიშгээг нь чиглүүлж удирддаг нь эзэн гэсэн байна. Энэ үгийг Тунгаан Бодонгоо ингэж бодж үтсэн. Миний амьдралд надаас илүү эрх мэдэлтэй нэгэн байнгүй л хин болоо. Та бүхэн тэгж бодж үтсэн үү? Миний амьдралд надаас илүү эрх мэдэлтэй нэгэн байгаа болоо. Хин бол? Баг байхад, оюутан байхад аав юм шиг санагдчихсэн. Ягаад гэхээр би ингэмээр байсан ч аав тэгэх юм бол аав дийлдэд явдаг байсан юм чинь. Миний амьдралд надаас илүү эрх мэдэлтэй нэг аавч юм шиг, хормын ясны дараа ихнэрч юм шиг, хүүхэд төрсний дараа инэрлж юм шиг, одоо заримдаа бишрэлж юм шиг санагддаг. Гэтэ сайн бодоод үзэх юм бол миний амьдралд надаас илүү эрх мэдэлтэй нэгэн байнг бол гарцаагүй бурхан болж таарна. Тийм биз дээ? Түүнийг бодж үзсэн. Өөрөөр хэл номлогч өгч 7-гийн 14 дээр хамтдаа олоод уншия. Номлогч өгч 7-гийн 14 хошоо эргүүлээд номлогч өгч 7-гийн 14-ийг хамтдаа уншия. Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, харин бүтлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь бурхан бий болгодог тул алс хожим юу болохыг хүн эс мэднэ. За энэ ишлээс хамгийн чухал үг нь аль алийг нь бурхан бий болгодог гэсэн байгаа. Өөрөөр миний амьдралд азтай өдрүүдийг ч бурхан л өгч чадна. Миний амьдралд бүтлгүй өдрүүдийг бас бурхан л өгч чадна. Юу гэсэн үг вэ гэхээр бурхан л зөвшөөрөхгүй бол миний амьдралд юу ч тохиолдохгүй гэдэг үннийг бид бүхэн сэтгэлдээ баттаа сийлээд амьдрах юм бол бурхантай ойр байж, бурхан таалагдах амьдралаар амьдрах нь яаж ч утсан хамаагүй дээр байх. Бид нэр Йовын амьдралаас сургамж авч болно. Бурхан зөвшөөрөөгүй бол сатан Йовын биед нь хүрч чадахгүй. Бурхан зөвшөөрсний дараа л сатан Йовын биед нь хүрч байгаа. Бурхан зөвшөөрөхгүй бол сатан Йовын амьд нь хүрч чадахгүй. Энийг бодоод үзэх юм бол бурхан зөвшөөрөхгүй бол миний амьдралд юу ч тохиолдохгүй. Эсвэргээрээ ямар нэг юм тохиолдож байгаа бол хэн зөвшөөрсөн гэсэн үг вэ? Бурхан зөвшөөрсөн гэсэн үг. Тэгвэл энэ бурханы эрх мэдлийг бодоод үзэх юм бол бид нэр хинтээ ойрхон байсан дээр бол яаж ч утсан бурхантай ойрхон байсан хамаагүй дээр байна. Библиэлд эзэн миний талд хүн надад юу хийж чадах юм бэ гэсэн үг гардаг. Тийм үстэй. Олон хүн ноёдын эрх мэдэлтэй захирагчийн ивэл багтахыг зорддог. Гэхдээ хүнд хэрэгтэй шудраг ёсны хинээс ирдэг лээ? Эзнээс ирдэг гэсэн байна. Тэгэхээр бид нэр хүнийг таалагдуулахаас бурханд таалагдах нь хамаагүй дээр, хин нэгэнтэй ойрхон байхаас бурхантай ойрхон байх нь хамаагүй дээр. Яагаад гэвэл бурхан гэрлийг бий болгодог, харанхууг бий болгодог, амар тайвнагч бүтээдэг, бас гайхамшигч бүтээдэг гэсэн байна. Дээрээс нь бурхантай намайг ойрхон байлгадаг зүйл юу бол? Үг өөр. Чуулган. Мэдээж ерөнхий чухал зүйлсүүд. Гэхдээ үг чуулган байсаар байхад бурханаас холддог хүн байдаггүй юу? Зөндөл байдаг шүү дээ, тийм биз дээ. Бурханаас намайг холдуулахгүй барьдаг зүйл юу юм болоо гэж бодоод үзэх юм бол үнэндээ миний сул тал байгаа. Миний сул тал. Та хүн бодоод үзтээ. Бид нэр сул талгүй бол бурхантай ойрхон байх болов. Өөрөө бүрэн төгс юм чинь. Өөрөө алдаа гаргадаггүй юм чинь. Бурханыг марчаал өөрөө бүгдийг нь божигнуулаад хийгээ явчихна. Гэтэ бид нэр амьдраад үзэх юм бол өөрийн дотмог, мунхаг, сул дорой гэдгээ илүү их ухаарах болдог. Тэр чинь нэгээрээ бурхан туслахгүй бол ер нь горигүнэ гэсэн сэтгэл төрдөг үү? Төрдөг. Библиэлд Лиа, Закка, Илч Паул, Нааман эдгээр бурханд эрхмээр хэрэглэгдсэн хүмүүст сул тал байсан уу байгаагүй юу? Бүгдээрэнд нь сул тал байсан байгаа. Тэгвэл биднэрт сул тал байгаа болоо? Байгаа. Бид нар заримдаа сул талаа хараад таагүй зүйлсээ хараад гомдолдог, хүлээж авч чадахгүй, эвлэрэхгүй байх тохиолдол байдаг. Энийг шийдчих юмсан гэсэн сэтгэл төрдөг. Гэхдээ бурхан заримдаа шийдэж өгөхгүй тэр сул талтаа нь хамт хүлээд хайчихгүй ч гэсэн бидний амьдрал заримдаа байдаг. Гэхдээ тэр нь бурхан бид нарыг зовоох гэсэндээ биш, илүү бурханд найдаж, илүү бурхантай ойрхон байж, бурхан өөртөө илүү эрхмээр хэрэглэхийн тулд заримдаа тэр сул талтай маань
намайг үлдээсэн ч байж болох юм. Тэгэхээр сул талдаа хайртай бай гэсэн сэтгэл төрсөн. Дээрээс нь бид нэр бурхантай ойр байх тал дээр дуурайх ёстой нэг хүн байгаа. Хамтдаа Эхлэл номноос харъя. Эхлэл 32. Эхлэл номны 32 байна. Эхлэл номны 32-ын 26-г нь хамтдаа уншицгаая. Мөнөөх нь үүр цайж байгаа учраас намайг явуул гэсэнд Яаков намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ. Бидний бурхантай ойр байх тал дээр дуурайх ёстой хүн бол ялчгүй нь Яаков байгаа. Энэ хүн та намайг ерөөхгүй бол би таныг явуулахгүй гэж бурхантай зууралцсан байна. Бид өхөн ч гэсэн амьдралдаа бурхантай ойр байх тал дээр ийхүү зууралдж байгаа нэгэнтэй л бурхан ойртож өгнө. Яаков номны 4:6-аас 8 дээр бурханд ойртох тун тэгвэл тэр та нарт ойртно гэсэн үг гарч байгаа. За бурхан байна, би байлаа гэж бодъё. Бурхан над дээр ирэхээс илүү хүний зүгээс хичээл зүтгэл гаргаж бурхан руу ойртох юм бол бурхан тэр хүнтэй ойртож өгнө гэсэн байгаа. Бидний төрөлх чанар угаасаа бурханаас хол хүмүүс. Дуулал 58:3 дээр буруутууд ихий хөвлөгөөс эхлэн төөрөлдсөн байдаг. Төрлөхөөсөө төөрөлдсөн тэд худал ярьдаг. Угаасаа төрхөөсөө бурханаас хол хүмүүс гимшиж иргээд бурхантай ойрхон болсон. Гэхдээ л өмнөх байдлаар руугаа буцчихдаа амархан хүмүүс байна. Яг л Израилийн ард түмэн Египтээс гараад жоох явж байгаа бол за буцъя гэжсэнтэй адилхан аврагдсан бид нар ч гэсэн итгэлийн амьдралаар амьдрангаа бурхандаа жоохон ойртожсэн л буцаал холчих гээд байдаг. Ийм гимтсэн зан чанар байдаг учраас өөрөө өөртөө тэмцэнгээ бурхантай ойр байх тал дээр бид нар дор бүрний хичээл зүтгэл гаргахгүй бол овоод өрөн байсан хүн бурханаас холдчихдгүй холддоггүй юу? Үнэхээр холдчихдаг. Би ч гэсэн буруутах юм бол холдож болохгүй юу? Болно. Тэгвэл намайг бурханаас холдуулах зүйл юу бол? Та хүн бодоод үзтээ. Тэгж бодж үзсэн үү? Юу ер нь намайг бурханаас чуулганаас холдуулах болоо? Тэрийг хүртэл бид нэр бодож үзэх хэрэгтэй. Миний хамгийн их цагаа зориулдаг зүйл. Миний хамгийн их сэтгэлээ булаалгадаг зүйл. Бурхан бит хоёрын хооронд орж ирээд намайг бурханаас холдуулж мэдэх зүйл бидний дотор байгаа болоо байхгүй болоо байж байгаа. Өдрөө Исая номноос за Эхлэл номноос харъя. Эхлэл номны уршаа эргүүлээд 13-аас харъя да. Энэ Эхлэл номны 13 дээр Эхлэл 13-ийн 10 дугаар ишлэлийг харуул. Энэ нэг бурханаас холдож байгаа Лот гарч байгаа. Лот ер нь яагаад бурханаас холдсон бэ гэдгийг харуул. Хүн ер нь яагаад бурханаас холддгийм болоо гэдгийг мэдэж болно. Эхлэл 13-ийн 10-ыг нь хамтдаа уншийе. Лот хараагаа өргөн зоор хүртлэх Йордны талыг бүх газар та илбэг устаа эзний цэцэрлэг шиг мөн Египтийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом Гоморо хоёрыг эзэн устгахаас өмнө байв. Лот Абрахамаас салаад Содом Гоморог сонгох болсон шалтгаан гарч байгаа. Тэр юу вэ гэхээр Египтийн нутаг шиг байхыг харав гэж гарч байгаа. Тэгэхээр Лот Абрахамтай хамт Египтэд очихдоо сэтгэлээ Египтэд алдчихсан байсан байна. Тэгэхээр Лот зүүдлэхдээ ч Египтийг зүүдлээл, бодож явахдаа ч Египтийг бодоол яа Египт газар л очиж амьдрах юмсан. Байнга түүний сэтгэлдээ бодоод амьдарч ирсэн байгаа. Сэтгэл нь Абрахамаас холдчихсон. Би энэ яах чаргагүй Абрахамтай явж исэн байгаа. Гэхдээ боломж нь гараад ирэх үе тэрээр би ч гэсэн Абрахамаас холдоод явсан байгаа. Бурханаас холдох, чуулганаас холдох ч гэсэн адилхан. Хүн гинтл нэг өдөр сүрээл, бүдрээл алга болчдөг, том алдаа игээ явчихдаг юм биш. Баг багаар айл гэдгийн сэтгэлээ Бурханаас өөр ямар нэгэн зүйлд алдчихсан. Би энэ сүм дээрээ ирж чаал, би энэ сүм дээрээ ирж явж байгаад
Лот малчт нь маргалдлаа гингут түүнийг шалтгаан болгоод Авраамаас холдсон шиг сэтгэл нь бурхнаас холдчихсон байгаа хүн чуулган дотор биеийн байгаа ч гэсэн жоохон шалтгаан гараад ирэх юм бол биеийн ч гэсэн чуулганаас бурхнаас амархан холдчихдаг. Тийм үгүй юу? Хүн биеийн байгаа газар, сэтгэл нь байгаа газар хүний биеийн ч гэсэн яваад очдог. Тэгвэл бид нар итгэлийн амьдралдаа хэдийгээр миний бие энд ингээ сайхан сууж байгаа ч гэсэн миний сэтгэл бурхнаас холдчихсон байж боломжтой. Их чухал үйлчлэлийн байр суурин дээр тавигдчихсан байгаа ч гэсэн сэтгэл нь бурхнаас холдчихсон явж явах боломжтой байгаа. Яагаад вэ гэхээр бурхан нүдэнд харагдахгүй. Дээрээс нь бурхан сүнс гэсэн байна. Нүдэнд харагдахгүй бурхан. Сүнс бол бурхантай. Хүн ямар махан биеэр ойр байлтай биш тийм биз дээ. Сүнсээрээ ойр байна. Сэтгэлээрээ ойр байна. Тийм учраас бурхантай би ойр байна уу, хол байна уу гэдгийг бид нэр дор үрнэ. Өөрийгөө эргэж харах юм бол эргэж харангаа бурхантай ойр байх тал дээр өөрийнхөө итгэлийн амьдралыг дахин нэг чангалаад амьдрахгүй бол миний хувьд л итгэлээр амьдрангаа би ч гэсэн өөрөө заримдаа өөрийн мэдлгүй жоохон олчихсон байх үе байдаг. Тэгвэл бурханаас намайг холдуулдаг зүйл юу вэ гэж бодоод үтсэн. Бүгдээрээ дуулал номнаас харъя. Дуулал номн дээр бурханаас хүнийг холдуулдаг зүйл нь дуулал 18 дуулал 18-ийн 21-р ишлэл байна. Хамтдаа уншийе. Учир нь би эзний замыг баримталсан. Бурууг үлдэж бурхнаасаа салаагүй. Бурууг үлдэж бурхнаасаа салаагүй гэж байгаа. Тэгвэл бурууг үлдэх юм бол бурхнаас салчиж болно гэсэн. Яагаад вэ гэхээр бурхан би ариун учраас та нар ч гэсэн ариун бай гэсэн байгаа. Бурхан гэрэл гэсэн байгаа. Гэрэл харанхуй хоёр хамт орших боломжгүй. Тэгэхээр бурхантай ойрхон байна гэдэг нь гим нүглээс хол байхыг хэлж байгаа. Өөрөөр хүнийг бурхнаас холдуулдаг зүйл бол угаасаа л гим нүгэл. Тийм биз дээ? Бүгдээ Исая 59-ээс харъя да. Хойш эргүүлээд Исая 59. Исая 59-ийн 2-р ишлэл. Хамтдаа уншицгаая. Харин хилэнц чин та нарыг бурхнаас хахацуулан нүглүүд чин түүний нүрийг та нараас далдалжээ. Тиймээс тэр сонсдоггүй гэсэн байгаа. Тэгвэл намайг бурхнаас холдуулж мэдэх зүйл энэ ертөнц гим нүгэл, шунал гэдэг зүйл хүнийг бурхнаас холдуулдаг зүйл. Бас муу сүнс. Тэгэхээр яалтчгүй бурхантай ойрхон байна гэдэг нь гим нүглийг үзэн ятхаа гэсэн байна. Бурхантай ойрхон байгаа хүний онцлог бол гим нүгэл дургу. Тэг гим нүглээс айдаг. Гим нүгэл ямар аимшигтай үр дагавартай вэ гэдгийг бурхантай ойрхон байгаа хүн л мэддэг. Бурханаас хол байгаа хүн гим нүгэл ямар аимшигтай үр дагавартай гэдгийг мэдэхгүй юу? Мэдэхгүй учраас зөрөгтэй гим нүгэл хийдэг. Яахчгүй гэж боддог. Тэр нь аль хэдийн муу сүнс тийхүү хуурдаг баг. Эхлэл номны 39 дээрээс харъя да бүгдээ. Эхлэл 39 байна. Энэ бурхантай ойрхон байсан хүмүүс гим нүгэл дэр нь ямархуу хандлагатай байсан бэ гэхээр Эхлэл 39-ийн Эхлэл 39-ийн 9-р ишлэлийг нь хамтдаа уншицгаая. Энэ гэрт надаас илүү мэдлэлтэй хүн байхгүй. Та түүний эхнэр учир танаас бусад юугч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж бурхандаа нүгэл үлдэх вүлээ гэв. Йосеф бурхантай ойрхон байсан хүн. Бурхантай ойрхон байсан Йосеф гим нүглээс хол байсан. Гим нүглээс айж байсан. Гим нүглийн үр дагавар аимшигтай гэдгийг тэрээр мэдчихсэн баг. Бурхан нүглийн хөлс нь юу гэлээ? Үхэл. Нүглийн хөлс нь үхэл гэдэг чинь
ямар аимшигтай ял шийтгэл байдаг вэ гэдгийг Бурхан биднэрт ойлгуулахын тулд гимээс хол байлгахын тулд хэлсэн байна. Тэгээд Потифарын ихнэр уруу татхад би яаж Потифар эзэндээ ингэж нүгэл үлдэх вэ гэж хэлсэн үү? Би яаж Бурхан эзэндээ ингэж нүгэл үлдэх вэ гэсэн үү? Бурхан гэсэн байгаа тийм биз? Хүн харахад бол Потифарын эсрэг нүгэл гэж бодно. Бурханы эсрэг гэсэн байна. Давид ч гэсэн гим нүгэл хийснийхаа дараа дуулал 51:4-дээр би Бурханы эсрэг нүгэл хийлээ гэж гардаг. Тийм биз? Бурханд нүгэл хийж байгаа. Тэгэхээр Бурхантай ойрхон байгаа хүний нэг онцлог юу вэ гэхээр гим нүглээс айж имэж мэддэг, гим нүглээс зүгтдэг. Эцэстээ энэ гим нүглийн үр дагавар нь зүгээр биш юм байна гэдгийг мэддэг. Тэгээ Бурханаас хол байгаа хүн бол гим хийхдээ зоригтой байдаг. Жохон сонсоо суух юм бол ярьж байгаа зүйл нь ч гэсэн хамаагүй юм ярьж байгаа гэдэг нэ зоригтой байдаг. Бурханаас хол байгаа юм байна гэж мэдж байна. Гэтэ чуулган доторх яриаг манай үйлчлэлийн багийнхан бүрдүүлдэг тийм биз? Манай үйлчлэлийн багийн ч гэсэн Бурхантай ойрхон байгаад энэ бол чуулган дотор яриад ээж болохгүй зүйл, энэ гэсэн хэмжүүртэй байх нь ч гэсэн чухал. Тэгжээж чуулган дотор энэ Бурхантай ойрхон байгаа хүмүүс олон байх чинээгээр л тэр чуулган Бурхан хамт ажиллах ариун чуулган, Бурхан хамт ажиллах Бурханы үгэнд дуулууртай байгаад хөдлөх тийм аханд ус чуулган болж чадна. Дээрээс нь хамгийн сүүлд нь Бурхантай бидний ойр байх ёстой нэг шалтгаан байна. Хүн хинтээ ойр байх дуртай байдаг вэ гэхээр та хүн хинтээ ойр байх дуртай байдаг бол. Зүгээр энд суулаа гэдээ ойрхон байгаа юм биш. Эхнэр нөхөр хоёр урд урдаас хараад хоолой идээ сууж байна. Хамгийн ойрхон байх ёстой хүмүүс. Тэгээ хоёулаа тус тусдаа утсаараа өөр онлайн ертөнцид байна. Тэр ойрхон байгаа юу, хол байгаа юу? Үндэ би энэ нэг ширээний ард өөдөөдөөс хараа сууж байгаа ч гэсэн өөр онлайн ертөнцид байгаа юм чи угсаа хол байгаатай адилхан. Ууртаа намайг загнадаг дарахтайгаа нэг лифтэнд таарлаа гэж бодъё. Хажууд нь наалдаа зогсох болов тэр болонд очиж зогсох болов. Тэр болонд очдоосоо бошоохон давхар дараа зөрөөд бунаа өөр суухчгүй гэж юм. Суухгүй тийм биз дээ. Надтай хүүтэн харьцаа та тийм үнтэй ойрхон байхгүй. Тэгвэл тэнтэй ойрхон байх уу? Намайг ойлгодог, намайг хайрладаг хүнтэй ойрхон байхыг хүсэх үү? Хүсэн тийм биз дээ. Бид нэг тийм мундаг царайлсан хүнтэй ойрхон байхыг хүсдэг үү? Өөрөө алдаа гарах дээр юус яадаг ч гоо. Тэгээ бусдыг алдаа гарах дээр л одоо ерөөс чичлээл загнаал буу юм болдог. Тийм үнтэй ойрхон байх дуртай дургүй юу? Дургүй байдаг тийм биз дээ. Би ч гэсэн баг байхад манай хоёр аавын талын имээ, ээжийн талын имээ өө байдаг гэсэн. Манай аавын талын имээ болох дээрээ баг байхад нь одоо манай өвөө гэж ярих өөд болсон болох дээр их олон 10 гаруй өнчүү хүүхд өсгсөн болох дээр их хатуу. Тэгэх юм бол ерөөсөө өглөө унтуулна гэж байхгүй. Бас нар гарчлаа, өвхөртэй яваад фуултай яваад ер нь хүүхдүүдээ ч хатуу өсгсөн. Манай ээжийн талын өвөө имээ хоёр болох дээрээ их зөөлөн хайраар дүүр хүмүүс байдаг. Тийшээ очих юм бол намайг миний хөө унт, цайгаав, амарж агаад юмаа хийгээл хэлнэ. Гэхдээ аавын талын имээгээд очих дээр юугаа хийгээ залхуураа твтээд байгаа юм босоож гэдэг ч юм уу. Тэгвэл би аль өвөмэй дээр очих дуртай байх вэ? Ээжийн талын өвөмэй рүү очих үнэхээр дуртай байна. Ягаад гэвэл намайг унт, ид, амарж агаад хийгээд байгаа хайрлаж байгаа юм чинь дуртай байх вэ? Гэхдээ аав ээж хааш нь явуулах вэ? Эсэргээр нь. Эсэргээр нь миний дургу газар л. Тэгэхээр зуны амралт миний хувьд үнэхээр хүнд цаг үе байдаг гэсэн өглөө босоод орой хүртэл ажил хийн. 9 сарын 1-нд 5 дахь өдөр болчиход байх хүртэл явуулахгүй. 5 дахьд ямар хичээл ордгийг хагасдсан сайн хүртэл байжгаад тэгж яагаад явгүй. Ажлыг нь нугалдаг хүн явна гэх юм бол дургүй байна тийм биз дээ. Тэрийг бодоод үтсэн ч гэсэн бид нэр хинтээ ойрхон байхыг хүсдэг гэхээр намайг ойлгодог, намайг хайрладаг нэгэнтэй өөрийн мэдлгүй ойрхон байхыг хүсдэг. Тэгвэл бодоод үзээрэй. Энэ хорвоо дээр намайг хин хинээс ч илүү хамгийн их хайрлах нэгэн хэн бол? Есүс эзэн. Тийм биз дээ? Есүс эзэн бурхан. Тэрнээс өөр бид нарыг тэгж хайрлах нэгэн байхгүй. Тэр энэ хайр гэдэг нь яаж бий болдог зүйл вэ гэхээр Соломоны дуу номон дээрээс харах юм бол тэр Шламутын эмэгтэй яагаад хайрладаг талаар хэлсэн байдаг. Толгойн оройноос хөл хүртэл миний хайрладаг нэгэн ийм мундаг, ийм үзэсгэлэнтэй ийм нэгэн гээд толгойн оройноос хөлийн уул хүртэл бүгдийг нь дурдж битсэн байдаг.
Бид нэр яавал бурхныг хайрлах вэ гэхээр намайг хайрладаг бурхан ямар агуу нэгэн, надад яаж ханддаг нэгэн, намайг үнэхээр эрхэмлж нандиндаг нэгэн. Түүнийг нь бид нар бодоод үзэх юм бол бурхныг үнэхээр хайрлахаас өөр аргагүй бурхантаа ойрхон байхыг юунаас илүү чухалчлана. Тийм биз дээ? Бурхан биднийг үнэхээр хайрладаг байна. Өөрөөр хэлбэл над шиг нүгэлтнийг олж авахын тулд бурхан өөрийн амийг загалмай дээр хайчихсан байна. Над шиг хүнийг олж авахын тулд өөрийгөө загалмайн зовлонд тушаасан байна. Үр дүн хэнийг олж авахын тулд вэ гэхээр намайг олж авахын тулд. Тэгвэл бидний хүн тус бүр бурханд үнэхээр үнцэнтэй эрхэм хүмүүс байна. Тэгвэл тэр хайрыг нь бид нэр Библийг уншиж байж, мөн бурхны хийсэн ажлыг нь бодож байж, бурхан намайг үнэхээр хайрлаж байгаа юм байна гэдгийг мэднэ. Тэгээ энийг нь уншихгүй, бодохгүй болвол яг л Малахигийн үеийн Израилийн ард түмэнтэй адилхан мунхаг амьдарч байна. Малахи 1-р бүлгийг олоод харъя та. Малахи 1 дээр Малахи 1-ийн 2-р ишлэл. Малахи 1-ийн 2-ыг нь хамтдаа уншицгаая. Би та нарыг хайрлсан гэж эзэн айлдаж байна. Гэвч та нар биднийг яаж хайрлсан юм бэ гэдэг эзэн тунхаглаж байна. Есав нь Яаковын ах усуу. Гэсэн ч би Яаковыг хайрлаж. За энэ хүртэл энэ дээр бурхан би та нарыг хайрлсан гэж эзэн айлдаж байна. Гэвч та биднийг яаж хайрлсан юм бэ гэдэг. Бурхан Израилийн ард түмнийг хайрлсан гэдэг нь үнэн худлаа юу? Үнэн тийм үстэй. Яаж хайрлсан бilé? Египтэд боол байхад нь хүчит мотор сунгасан гараар аварж өгсөн. Өдөр нь наршчих үгээд үүлэн багнаар хамгаалж, шөнө даарчих үгээд галан багнаар дулаацуулж, хаднаас ус гаргаж, тэнгэрээс манна буулгаж, тэдний явах замыг нь удирдах. Тэд нар бурхны өөрт нь үзүүлсэн ач нэгүүлсэл хайрыг нь мартчих дээрээ та яаж бид нарыг хайрлсан юм бэ гэж ярьж байгаа. Бид нар ч гэсэн бурхан намайг ямар их хайрлсан бэ гэдэг тэр хайрыг санж ижил бурхан намайг үнэхээр хайрладаг юм байна. Бурханыг ч гэсэн хайрлж амьдарч чадна. Эхнэр нөхөр хоёр ч гэсэн бие биенээ хайрлж амьдрах адилхан тийм биз? Нэг итгэж ахын гэрчлэлийг сонсонгоо тэр ах настай хүн байсан. Нэг эхнэртэйгээ зуучлуул танилцаад хамт амьдарч байгаа гэд. Тэгэхээр нэг хайрладаг байсан гэн эхнэрээ. Тэгтэл нэг удаа өвдөө твтэх үед нь эхнэр нь үнэхээр их үйлчилж, им тан шүл хийж өгж, арчил торж байгааг нь хараад тэр үеэс эхлээд хайрлж гисэн гэсэн. Би ч гэсэн амьдрангаа эхнэрээ илүү хайрлах болсон зүйл нь би өөрөө угаах дургу цамцыг хүртэл угаагаад би өөрөө эндүүдэх дургу цамцыг хүртэл эндүүдж өгж байгааг нь харах юм бол үнэхээр их хайрлах хэрэгтэй байна гэсэн сэтгэл төрдөг. Яг л үнтэй адилхан бурхан миний төлөө ямар их хайрыг үзүүлж байгаа вүлээ? Ахын дүүс маань миний төлөө ямар их хайрлаж байгаа вүлээ гэдгийг бид нэр мартахгүй л байх юм бол за би ч ийм их хайрыг авсан ирнэ. Арай ч ингэж амьдарч болохгүй юм байна. Жохон ч гэсэн хичээгээд амьдрий. Жохон ч гэсэн хайрлаад тэр хайранд нь хариу яриад амьдрий гэсэн сэтгэл төрөхгүй юу? Төрн тийм үстэй. Намайг оюутан байхад манай аав завхнаас тээвэр хийж явж байгаад 12 сар байсан юм уу? Түлш авсан чинь зуны түлш хийгээд өгчөж. Нөгөө зуны түлш нь явж байгаа царцах юм бол машин түр тар гэдээ явахгүй тийм биз. Тэгж явж байгаа цагаан даваан дээр хороп нь нэвтрээд хоропоо янзлаад 5 хонсон цагаан давааны аманд. Тэгээд 100 хичээлээ тараад оцсон чинь хуруунууд нь хөлдөөд хумсан нүгэд унжижсэн. Тэрийг харчгаад аав бол ганц ган гэхгүй байгаа. Гэхдээ тэгж олсон мөнгөө бүгдийг над руу явуулж байгаа. Тэрийг нь бодох юм бол аав нь хүүдээ хайртай майртай гэсэн үг яриад байхгүй шүү дээ. Тийм биз? Тэрнээс нь хайрыг мэдрэх юм бол аав минь намайг хайрлаад надад найдвар тавиад тэгж их зовж байгааг нь харах юм бол би залхуурж болохгүй юм байна. Илүү хичээлээ сайн хий. Илүү хичээнгүй амьдрий гэсэн сэтгэл төрдөг эцтэй.
энэ залхуу намайг огт хариалгаад босгоход хүргэдэг зүйл нь аавын намайг хайрласан хайр. Мөн итгэлийн амьдралаар амьдрангаа одоо чуулган хайр үзээд ингэж байх юм бол угаасаа намайг тэг инэ тэрэ өглөө хэдэд босч ийн тэгж ийн гэж цагдах угаасаа байхгүй. Гэхдээ Бурхны намайг хайрласан хайр. Мөн төрүүлээд аврагдсан хүмүүсийн намайг хайрласан хайр. Энэ сайн мэдээ надад ирэх хүртэл төрүүлээд аврагдсан олон хүмүүс ямар их золиослол гаргаж зүтгэсэн бэ гэдэг тэр хайрыг нь бодоод үтэх юм бол би хариуцлагатай хүн юм байна. Жохон ч гэсэн дахиад өөр хүмүүс аврагдуулж Бурхны ачны гүйцэл тэр хайранд нь хариулахын тулд хичээж амьдрах ёстой юм байна гэсэн сэтгэл төртөө. Тэгэх юм бол заримдаа залхуурах нь битгийхэл огт хариалгаад босох үе байдаг. Гүүж гараад гудамжинд яваа хүнийг барьж яваад оруулж ирээд цай хийж өгөөд зөвлөгөө өгмөрч санагдах үе байдаг. Ямар ч байсан яаж хийгээд хариулмаар сэтгэл төрдөг. Эцтэй бид нар итгэлийн амьдралаар амьдрах хүч бол үнэндээ Бурхны намайг хайрладаг гэсэн тэр хайр байна. Тэр хайр байх юм бол бид хүн Бурхантай ойрхон байж чадна. Цаг хугацаа өнгөрөнгөө Бурхантай илүү адилхан харж чадна. Бурхантай адилхан бодож чадна. Бурхны чухал тооцож байгааг адилхан чухал тооцож чадна. Тэгэх юм бол бид нэр үнэхээр их үр жимс гаргасан тийм амьдралаар амьдрна. Одоо залбираад дуусгая. Биднийг хайрлаад аварж өгсөн хайрын Бурхан танд баярлалаа. Бурхны бид бүгдийг хайрлсан тэр агуу хайрыг бид нэр үргэлж санан Бурхантай илүү ойр байж, Бурхантай илүү адилхан болж, Бурхны бидэнд даатгсан ажлыг Бурхны сэтгэлээр хийж, Бурханд алдар суулж, Бурхныг баярлуулсан амьдралаар амьдрахад эзэн та туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.